Орой өндөр үзэгчтэй эрүүл амьдрал цахилгаан нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бидний өнөөдрийн эрүүл амьдрал цахилгаан нэвтрүүлгийн зочноор Цахиур төмөр компани эмч Ундрмаа орогдоо оролцож байна. Орой өндөр танд. За орой минь төргий. За өнөөдрийн бидний ярих сэдэв бол цэвэршилтийн тухай ерөнхийдөө ярина гэж ойлгож байна гэсэн үг. За цэвэршилт юунаас болж үүсдэг вэ? Яадгүй, хэдэн наснаас эхэлдэг вэ? Сүүлийн үед ч нэг 35 наснаас хүртэл эхэлж болдог гэж яриад байгаа шүү дээ. За тэгэхээр цэвэршилт гэдэг маань бол өвчин бол нэгдүгээрт биш. За хоёрдугаарт бол физиологийн үйл явц гэж ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр цэвэршилтийг одоо яг хэвийн физиологийн явцаараа гэдэг юм бол за цэвэршилт маань өөрөө 45 наснаас эхэлнэ гэсэн үг. 45 болон түүнээс дээш наснд эхэлнэ гэж ойлгож байна. За тэгээд цэвэршилт гэдэг нь болохоор одоо эмэгтэй хүн төрөхдөө одоо цаанаасаа өнд өвчнөдөө одоо фолликул буюу овуляц үүсгдэг энэ фолликул нь 300 мянга орчим төрдөг гэсэн үг. Анх төрөхдөө гэсэн үг. За тэгэнгүүт тэрнийх нь тоо багасж явсаар хагаад одоо бүр байхгүй болоо явцад багасаад буураад тэг болоод тэгээд одоо сарын тэмдэг бүр мөсөн ирэхэ болж байгаа тэр процессыг ерөнхийдөө цэвэршилт гэж нэрлэнэ гэсэн үг. За тэгэхээр төрөхдөө бол нэг эмэгтэй хүн болгон 300 мянга орчим фолликултай төрдөг гэж ойлгож байна гэсэн үг. Бүгдээрээ л ерөнхийдөө адилхан энэ орчим байж болно. За тэгээд энэ маань өөрөө 37 наснд хүрээд ирэнгүүт 27 мянга болоод багасчдаг гэсэн үг. Маш их багасдаг. Тийм, ер нь бол маш их багасна гэсэн үг. За тэгээд одоо нөгөө 35 наснаас өмнө гээд байгаа нь болохоор яг физиологийн биш эмгэг бас цэвэршилт рүү орчиж болно гэж ойлгоно. Бас нөгөө нэг байгалийнхаа онцлогоор бас нөгөө физиологийн онцлогоор ч юм уу цөөн тохиолдолд маш цөөхөн байж болох баг. За тэгэхээр цэвэршилтэд дотор нь 3 ерөнхийдөө үндсэн бүлэг болгоод ангилчихна гэсэн үг. За нэгдүгээрт нь болохоор эрт цэвэршилт. За эрт цэвэршилт гэдэг нь болохоор одоо энэ дээр байгаа 45 наснаас дээшээ доошоо шүү. Тийм доошоо. За 45-аас өмнө наснда сарын тэмдэг ирэхгүй болоод ирэх юм бол цэвэршилт, эрт цэвэршилт гэсэн үг. За дараагийнх нь болохоор хит эрт цэвэршилт гэж байгаа. За хит эрт гэдэг маань болохоор 40-өөс 45 наснда гэсэн үг. Тэгэхээр энэ бол бүр их эмгэг болоод ирж байна. Эмчилгээ заавал шаардлагатай, онцлуулах шаардлагатай гэж үзнэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор мэсцлих гэж явна. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр өндгөвч болон умайгаа ахуулсан тохиолдолд одоо мэсцлийн ямар нэгэн альва заалтаар болоод мэсцэл хийлгсэн тохиолдолд үүсэж байгаа цэвэршилт шалтгаанаар эрүүл мэндийн шалтгаан одоо ямар шалтгаантай байж болно гэсэн үг. За тэрнээс болоод өндгөвч юм уу умайгаа ахууллаа сарын тэмдэг ирэхэ болол мэсцлийн шалтгаантай. Ингээд дотор нь ерөөхдөө 3 ангилаад аваад үзчихнэ гэсэн үг. За тэгэхээр за цэвэршилт нь бол яг яагаад явагдаад байгаа вэ гэх юм бол одоо энэ өндгөвчнөөс ялгардаг тэр эстроген даавар нь багасч байгаа гэсэн үг. За ингээл шулуунаар ерөөхдөө багасна гэсэн үг байхгүй юу? Баг багаар багасаал явж идэг гэсэн үг. 45 наснаас эхлээл багасч байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ дээр ингээд өндгөвчнөөс ялгарч байгаа тэр эстроген, прогестерон багасаад ирэнгүүт одоо өнчин тархин дээр ялгардаг бусад даавруудын түвшин нэмэгдээд ирдэг гэсэн үг. Одоо сүрэг эргэх холбоогоор ерөнхийдөө явагддаг гэж ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр одоо эстроген болон прогестерон гэх хоёр даавар байгаа шүү дээ. За тэгэхээр эстроген нь бол эмэгтэй хүний одоо гол юуны одоо эмэгтэйчүүдийн даавар гэдээ ойлгочих болно гэсэн үг. За тэгээд прогестерон гэж бас даавар байгаа. За тэгтэл энэ хоёрын маань хэмжээ нь 45 наснаас эхэллээ багасаад ирнэ гэсэн үг. За эдгээр багасаад ирлээ бусад дааврууд өнчин тархинаас ялгардаг глютенжүүлэгч даавар за тэгэл простагландин гэдэг эдгээр нэмэгдээд ирнэ гэсэн үг. Тэгэнгүүт цэвэршилтийн процессууд одоо зовирууд илэрч ирнэ. Тэр нь одоо нөгөө нэг хүмүүс эмэгтэйчүүдээс ингээд асуухаар гин тогтсон ууртаа болчлоо яагаад ч мэдгүй уур хүрээд байна гэл зарим нь айгүй гутардаг тий зарим нь ингээд нөгөө нэг ямар нэгэн өвчлөл нөгөө шалтгаангүйгээр үүсээд идэх шүү дээ тэр одоо даавар нөлөөлж байна гэсэн үг тий за тэгэхээр одоо цэвэршилт гэх тэгэнгүүт хүмүүсийн толгоонд одоо хамгийн түрүүнд буудаг зовирн гэдэг юм бол халуун хоригдог хөлөрдөг юм зовирууд байгаа гэсэн үг за дээр нь болохоор одоо цэвэршилтийн шинж тэмдэг гэдээ ярих юм бол нэгдүгээрт нь хөлрөх за хөлрөх. За хоёрт нь болохоор халуун шатна. За энэ нь болохоор чих хацар ингээд хүзүү орчим амар халуун шатаад идэг болчлоо. Амар улаагаад ингээд халуун өргөд ингээд тэр л ерөөсөө цэвэршилт явагдаад байна л гэж ойлгоно гэсэн. За дараагийнх нь гэх юм бол сэтгэл санаа тогтворгүй болно. За яах вэ гэхээр одоо уйлна
заарлан тэгснэ гинт баярлан за тэгснэ гинт уйлаад хүнд амархан гомддог ч юм уу. Тиймэрхүү сэтгэл санаа докторгүй дээш доош олох зовирууд гэсэн. За тэгэхээр энэ зовируудыг болохоор хүмүүс айгүй их мэддэг. Бараг л одоо энгийн хүнээс очил асуунгууд ч юм уу те шууд хамгийн түрүүнд хэлдэг зовир хариулдаг тийм. Тэгэн гол одоо цэвэршилттэй холбоотой эдрээс гадна айгүй олон зовирууд өгдөг гэсэн. За дараагийнх нь гэх юм бол нойр гүйтэх байдгийн. Зөв. За энэ маань бас л даавар ерөнхийдөө дээш доош олсонтой холбоотойгоор нойргуудад эхэлдэг гэсэн. Тэгэн гут одоо 45-аас дээш насны эмэгтэйчүүд мэдрэлийн эмчит айгүйх очиж үзүүлдэг гэсэн. Нойргуудад энэ унтаж чадахгүй ямар юм уух уу гэд. Тэгээ нэг нойрны юм уугаад тухайн яг мөчтөө унтж байгаа боловч нойргууд нь засрахгүй яваад байх гэдэг. Тэгэн гут энэ маань нөгөө цаанаа цэвэршилтээс болоод нойргуудад байгаагаа мэдэхгүй байж болно гэсэн. Тэрнээс өөрчлөлтөө хагаад өөр одоо оншоор яваад байна гэсэн үг шүү дээ. Тийм эмчилгээнүүд хийх гэдэг гэсэн. За дараагийнх нь гэх юм бол даралт нь ихсдэг гэсэн. Артерийн даралт ихсэн. За тэгэхээр одоо ингээл нэг жоохон нас яваад ирэнгүүт хүмүүс даралт ихсдэг болчихлоо. Зүгээрээсэн чинь одоо даралт ихсээд гинт хинж юм яачлаа гэдэг. Тэр нь болохоор цаанаа бас л эстроген даавартай холбоотой л даралт ихсээд байгаа гэсэн үг. За дараагийнх нь гэх юм бол хэвлийн таргалт үүсч эхэлдэг. Бодисын солилцоотой холбоотой. За хэвлийн таргалт. За энэ таргалт нь болохоор ямар онцлогтой байдаг вэ гэх юм бол одоо тухайн эмэгтэй маань дасгал хийлээ. Дэглэн барьлаа. Ингээд хэвлийн таргалж ингээ бууруулахад айгүй хичээнэ гэсэн үг. Тэгсэн хэрнээ ямар ч үр дүн гарахгүй. Ерөнхийдөө шүсээ зөлгсөн ч таргалаад байна гэдэг процесс явагдана шүү дээ гэсэн. Тэр нь болохоор яг энэ эстроген даавар маань нэмэгдээд байгаа учраас л ийм зовирууд өгöd байгаа гэсэн үг. Гэтэл тэрийг ойлгож чадахгүйгээр амирх дасгал хийгээлээдэг, юм идэхгүй хоолоо сойгоол идэг гэсэн нэг хэвлийгээрээ таргалаад байна л гэдэг гэсэн үг. За тэгээд дараа нь гэх юм бол одоо эмэгтэйчүүдийн гоо сахны талаасаа гэсэн үг. Арьс хураашх нь байна. За тэгээд дээр нь болохоор ус унан энэ зовирууд ирэхэд өгч эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр одоо ингээл одоо арьс маань хураашаад байна, ус унаад байна. Энтэй холбоотойгоор хөгшрөлтийн процесс бас нэмэгдэх гэдэг. Ямар их олон шинжилгээтэй тийм. Эмэгтэй хүнд ерөөсөө цэвэршилж явагдлаа бол ерөөсөө амар олон төрлийн асуудал үүсч болохоор шүү дээ. Тийм. За тэгэн гут одоо энэ цэвэршилтийг бол заавал энэ зовируудыг мэдрээд энэ хүнд хэцүүгээр туулах бол шаардлага байхгүй. За илүү хялбараар өөртөө зовиургүйгээр за тэгээд амьдралынхаа чанарыг одоо дордуулахгүйгээр туулах юм боломжтой байдаг гэсэн үг. За гэтэл хүмүүс болохоор энийг мэддэггүй. За тэгэнгუთ ингээл за нүүр халуун оргижлээд юм чинь одоо нэг жоохон тисчүүл гайг болчихно доо. За тэгэл эсвэл одоо сэтгэл санаа тогтворгүй байна. За 1-2 жил болохоор гайг болчихно гэж би биендээ нэг тийм зүйлсгүй өгдөг. Урт хугацаанд үргэлжлэн гэсэн үг. За нэг 10 орчим жил тэгэхээр ч бас ингээд за яг хөө энийг даваа гарчиг гэхээр бас зүйл биш байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь ихэвчлэн эмчилгээ хийхгүй юм уух шаардлагатай гэдэг мэдгүй яваад байдаг. Ингээ хүмүүс за төвчээд одоо ингээ өнгөрөөч гэдэг юм уу. За бүр их хүнд зовиртойгоо хүмүүс нь ч юм уу тэд нар эмчид ханддаг. Гэтэл одоо энэ нойргуудаад байгаа, даралтан жоох ихсээд байгаа ч юм уу, хэвлийн таргалт өгöd байгаа хүмүүс маань ерөөс эмчилгээ хийхгүй байх гэдэг гэсэн үг. За тэгэхээр эмчилгээ нэгдүгээрт хийж болох нэ. За эмчилгээний хувьд гэвэл ерөнхийдөө 2 ангилаад аваад үзчихнэ гэсэн үг. За нэгдүгээрт нь гэх юм бол дааврын бус арга. За ямар арга вэ гэвэл одоо им хэрэглэхгүйгээр одоо өөртөө илрээд байгаа тэр шинжүүдээ багасгаж болно. За нойргуудад авах юм бол орой унтахтаа нэг сайхан йог хийчихэд унтдаг ч юм уу, тайвшруулах йог хийн. За тэгээд дээр нь болохоор одоо тамхи бас их нөлөөлдөг. Тэгэхээр тамхи татахгүй байх, тамхинасаа гарах гэдэг ч юм уу. Хэрвээ хор зуршил хэрэглэдэг бол тэрийг багасгах. За тэгээд одоо нөгөө нэг тогтмол дасгал хөдөлгөөн хийх гэдэг амьдралынхаа хэв маягийг эрүүл болгоод энэ зовируудыг намдааж болно гэсэн үг. Бас намжиж болно тийм намдааж болно. За хэрвээ бүр намдахгүй байгаад ах юм бол эмийн эмчилгээнүүд явна гэсэн үг. Одоо эм ухна шүү дээ. За тэгэхээр эмийн эмчилгээ нь болохоор дотроо 2 ангиллагдчихна. Шууд даавар эмчилгээ. За ямар даавар дутагдаад байгаа вэ? Эстроген, прогестерон гэсэн үг. Тэгэхээр энэ даавруудаа шууд гаднаасаа нөхөд хэрэглэчихнэ гэсэн үг. Эстрогены хэрэглэх нь, прогестероны хэрэглэх нь. За гэтэл даавар эмчилгээ маань өөрөө айгүйх гаш нөлөө ихтэй, эрсдэл өндөртэй гэж ойлгоно. За 5-аас дээш жил, за 2-оос 5 жилийн орчим хэрэглэхэд хөхний хор тавдар тусах эрсдлийг болохоор одоо 1.3-аас 2 дахин нэмэгдүүлцдэг. За дээр нь болохоор хөхний хавдар одоо тусцсан ч юм уу тийм эрсдэлтэйгээ хүмүүсийн нас баралтыг нь болохоор 28% хүртэл нэмэгдүүлээд өгдөг гэсэн үг. Бас аюултай юм. Тийм бас
тоохгүй шууд ингээд уугаад яваад байгаа. Тийм одоо зовиртой ингээд шууд даавраар нь уугаад иж болохгүй гэсэн үг. Хэрэв уугаад идэг цаана хавдар үсэх эрсдэлтэй байж магадгүй. Тэгэхээр дааврыг бол шууд нөхөхдөө одоо хэрэглэхдээ эмчийн заавраар хэрэглэнэ. Эмч нь үзээд за та ийм дааврыг ийм тунгаар тэдийн хугацаанд уух нэ. Тэрийг бол аягүй сайн тохируулж өгнө гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор одоо даавар орлуулж байгаа юмнууд гэсэн үг. Энэ дааврыг нь одоо орлуулж өгнө гэсэн үг. Яг адилхан тэгсэн хэрнээ даавар нь өөрөө биш. Ургамлаас ерөнхийдөө гаргаж авна гэсэн үг. За даавар орлуулах эмчилгээ буюу одоо яг энэ даавартай төстэй үйлдэл үзүүлнэ. Гэхдээ яг энэ даавар нь биш адилхан тэгтээ гаш нөлөө багтай. За тэгэнгүүт тэгээд үр дүнтэй. Яг адилхан нөлөө үзүүлнэ. За одоо энэ зурган дээр илүү тайлбарлал харагдана да. За энэ маань болохоор эстроген даавар гэсэн үг. Одоо бидний бие махбод ялгарч байгаа эстроген даавар. За эстроген даавар нь болохоор энэ эстрогений рецептор дээр очиж холбогдлоо. Эстрогенийг ялгарууллаа. За тэгээд эмэгтэйний одоо дааврыг нь хангаж өгнө шүү дээ. За дараагийнх нь болохоор одоо фитоэстроген гэж байдаг. Энэ нь болохоор эстрогентэй төстэй одоо бүтцийн хувьд харуул адилхан төстэй бүтцтэй рецептортэй нь очиж холбогдлоо адилхан нөлөө үзүүлнэ. Гэтэ энэ маань ургамлаас гаргаж авдаг гаж нөлөөгүй гэсэн үг. За тэгэнгүүт одоо энэ фитоэстрогенийг одоо олон найрлагатай эмнүүдэд ерөнхийдөө агуулгадчих болно гэсэн үг. За ялангуяа одоо Монголд хамгийн их байдаг ч юм одоо хүмүүсийн түгээмэл бас мэдгээд байдаг цэвэршилтийн эстрэг одоо завир намдаадаг эмнүүдийн эмнүүдийнх нь найрлаганд нь болохоор цимицифуга гэдэг бодис ерөнхийдөө ургамал байдаг гэсэн үг. За цимицифуга гэдэг маань адилхан фитоэстроген нөлөөтэй цэвэршилтийн завируудыг намдааж өгдөг ийм найрлага гэсэн үг. Эмийн ургамал гэхгүй юу? За гэтэл энэ ургамал маань өөрөө гаш нөлөө айгүй ихтэй. Ургамал нь өөрөө гаш нөлөөтэй, сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг. За тэгэхээр яах вэ гэвэл одоо цимицифуга гол найрлаганд нь орсон эм уулаа дотор мухай өргөж болох нь байна. Толгой өвдөж болох нь байна. За тэгээ хамгийн гол нь болохоор бас одоо хоол боловсруулах замд ялангуяа одоо ингээд гиз дүүрдэг, цанхаадаг, гүйлгдэг ийм завирууд бас өгөх гээд байдаг гэсэн үг. За одоо цимицифуга агуулсан тэр цэвэршилтийн эмнүүдийн одоо бүр эсрэг заалт гэж байгаа шүү дээ. Хэрглэж болохгүй хүмүүс гэсэн үг. Тэр хүмүүс нь болохоор нөгөө лактозын үл төвчлөлтэй хүмүүс хэрглэж болохгүй гэсэн заалттай байдаг гэсэн үг. Тэгтэл нөгөө монгол хүмүүсийн чинь 95% нь лактозын үл төвчлөлтэй. Тэгэнгүүт одоо нөгөө цэвэршилтийнхаа завирыг намдаах гад ийм хэрэглээд байдаг. Гэтэл тэр нь болохоор гизийн дүүрэгдэг, гүйлгдэг, толгой нь өвддөг, завируудыг үүсгэх гэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо эмнийхээ найрлагыг бас аягүй сайн харах шаардлагатай байна. За тэгэхээр одоо ийм найрлагт бол яах вэ гэх хүмүүс нь бодож байгаа бах тийм. Тэгэх юм бол одоо Химлай брендийн Миносон гэдэг юм байгаа. За тэр нь болохоор гол яг одоо үйлчлэгч бодис нь болохоор Сарака индика гэдэг бодис байгаа гэсэн үг шүү. За Сарака индика нь болохоор фитоэстроген нөлөөтэй энэ одоо фитоэстрогенийг агууллаа, рецептортэй нь холбогдлоо энэ завируудыг намдааж өгдөг гэсэн үг. За гэхдээ энэ бодисонд нь бол гаш нөлөө байхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо хэрэглэлээ гэхээр толгой өвдөх, одоо гүйлгэх, гиз дүүрэх тийм завирууд ерөөхдөө өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр удаан хугацаанд хэрэглэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр цэвэршилтийг бол ерөнхийдөө завиргүй, за тэгээд ямар нэгэн амьдралынхаа хэм маягийг үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр ерөнхийдөө нөхөж болох нэ. Тогтмол хэрэглээд ээж болох нь дасал хэрэглэж болно, дасал болохгүй гэсэн үг. За тэгэхээр Миносоныг болохоор хэрэглэхдээ нэг ширхгээр өдөрт 2 удаа гэсэн үг. Өглөө орой 2 гээд хэрэглэчихнэ гэсэн үг. За өглөө орой 2 хэрэглээд за хамгийн гол одоо давуу тал нь гэдэг юм бол удаан хугацаанд хэрэглэж болно. 12-оос 18 сар хэрэглэж болно. Зүг. Жилээс жил 6 сар хүртэл тасралтгүй хэрэглэх хугацаа гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө сарын тэмдэгтээ за завиртайгаа холбоол хэрэглээл яваад иж болно гэсэн үг. За тэгэнгүүт хүмүүс ингэдэг одоо нэг сарын тэмдэг нь ирээд байгаа эсвэл одоо сарын тэмдэг ирэхээ болсон ч гэсэн надад одоо ямар ч завир байхгүй. Би ингээд хөлөрдөгвэ, халуун оригдөгвэ. Ийм завируудыг заавал өгөх бас албагүй юм болгоно дээр. Тэгэнгүүт ингээд би завиргүй чинь им уухгүй байж болно гэж хүмүүс ерөөхдөө ярих гэдэг гэсэн үг. Гэтэл завиргүй тэр хүн байгаа ч гэсэн одоо тухайн хүнийхээ бие махбодын онцлогоос л завиргүй байж болно. Гэхдээ эстроген даавар багасж байгаа юу гэвэл багасж байгаа гэсэн үг. Тэгэхээр эстроген даавар маань багасаад яваад ангууд цэвэршилтийн дараа ямар үр дагавар хүрэх вэ гэх юм бол одоо зүрх судасны эрсдлэр хүндрэх. За одоо харуулт өгөх гэдэг ч юм уу, ишмний болох эрсдэл нэмэгдэнэ. Хоёрдугаарт нь болохоор ясны сэрэгжилт үүсгэх гэдэг гэсэн. Тийм, ясны сэрэгжилт үүсгэнэ. Яг гэвэл энэ эстроген даавар чинь ясны бат бөх байдлыг хангахад бас нөлөө үзүүлдэг гэсэн.
Тэгэхээр одоо хичнээн би завиургүй байна. Ингээ зүгээр байгаад байна гэж байгаа боловч эстроген даавраа гаднаасаа ерөнхийдөө нөхөөл адилхан үйлдэлтэй юмнуудыг уугаад явж байвал цэвэршилтийн дараа тэр үүсэх яс сэрэгжих ч юм уу. За тэгээ зүрх судасны эрсдэл, даралт ихсэх иймэрхүү завиурууд одоо хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо тухайн хүн завиургүй болно. За насанд 45-аас дээш болвол ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо тэр эстроген дааврыг нөхцөх шаардлагатай гэж ойлгоно гэсэн үг. Энэ цэвэршилтийн үйл явц айгу удаан олон жил үргэлжилдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг ургамлын гаралтай энэ нэмийг тэр олон жилийнхаа хугацаанд ер нь тодорхой давтамжтай угаалгах нь зөв юм уу? Тийм, давтамжтай ерөнхийдөө угаална гэсэн үг. За цэвэршилт нэг 45 наснаас эхлээд 55-аас 60 нас хүртэл ерөнхийдөө үргэлжилнэ гэсэн үг. Хүүхнийхээ онцлогоос хамаарал үргэлжлээд яваад байна гэсэн үг. Тэгэхээр тэр үедээ яг эмчтэй зөвлөлдөл за энэ нэмийг ингээд удаа хугацаанд дууж ийн одоо 1 сар завсарлаа дахиад үргэлжлүүлээд дуудаг ч юм уу. Байнгын л гаднаас авч явах шаардлагатай гэсэн үг. Ягаад гэвэл энэ эстроген даавар маань настчлалтай холбоотой энэ одоо өндгөөсийн тоо нөөц багасж байгаатай холбоотой байнгын л бууралтай явна гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ маань ингээд одоо биеэсээ физиологоосоо багасж байгаа учраас нэмэгдэнэ гэж бол байхгүй. Ягаад гэвэл бууралттай явж байгаа. Харин энд нь болохоор гаднаас нь өгөөд завиургүй ингээд тогтвортой буулгаж болно гэсэн үг. Тэгэхээр огцон буулгачвал хүн айгүй завиурах гэдэг гэж ойлгож болно гэсэн. За тэгэхээр үзэгчд маань ч гэсэндээ эмчийн ярианаас ойлгосон байх. Хэрвээ та 45-аас дээш настай бол ер нь бол энэ миносоныг бол ингээд тогтмол ууж явах нь бол зүйтэй юм байна тий гэдгийг бас ойлгож аваарай. Гэхдээ мэдээж энийг нөгөө мэрэгжлийн эмчид үзүүлээд яг тий зөвлөгөө авсныхаа дараа мэдээж уух нь зөв болоо. Хэдийн ургамлах ч гэсэндээ тий өөрийнхөө завиур юг хэлэхээр эмч яг нөгөө тодорхой зөв нөгөө эмчилгээ тун юуг нь тохируулж өгдөг болоо яадаг бол тий. За тунгийн хувьд гэх юм бол одоо эстроген, прогестерон даавраа шууд хэрэглэж байгаа тохиолдолд бол заавал эмчит хандах шаардлагатай гэсэн үг. За миносон бол өөрөө ургамлын найрлагатай гаж нөлөөгүй юм гэж явдаг гэсэн үг. Тэгэхээр шууд нөгөө эмчийн бичгүүгээр авчиж болно гэсэн үг. Олгогдож байгаа гэсэн үг. Тэр өөрөө хэрэглэж болно. За одоо гол нь тухайн хүн маань өөрөө хөхний хорт хавдрын ч юм уу тийм эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд бол хэрэглэхгүй гэсэн үг. Ягаад гэвэл тэр хүн одоо эстрогенээ авж идэл нь тийг нь багасгах нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр тэгж онцлогдоогүй бүх хүмүүс ерөнхийдөө хэрэглэхэд бол аюулгүй л гэж ойлгож байна. Тэгэхээр одоо цэвэршээд байна, ингээл нүүр халуун оргоод байна гэдэл тэгээд завиурлаад тэрийг өөрөө төвчээл ингээл аюу хүнд хэцүү байх ер нь бол шаардлагагүй цэвэршилтийг өөртөө аюу тийм хялбараар туулаад амьдралынхаа чанарыг дордуулахгүй байх боломжтой л гэж ойлгоно гэсэн үг. Хаанаас авах боломжтой вэ? За минсоныг бол бүх эмийн сангуудаар зарагдчихж байгаа. За мөн агар фармын салбаруудаас авах боломжтой. Цэвэршилт гэдээ ярихлаар одоо эмэгтэйчүүд чинь минийх одоо сарын тэмдэг те энэ 1 сар ирсэн чи одоо дахиад ингээ 2 сар байхгүй болчлоо ч гэдэг юм уу те тэгснээ ингээ дахиад ингээ ирчлээ нэг бол үзэгдээд өнгөрлөө ч гэдэг юм уу нэг иймэрхүү асуудал айгүйх эмэгтэйчүүд ярьдаг штэ энэ болгон яг нөгөө цэвэршилттэй холбоотой байл эсвэл нэг өөр асуудал байх магадлалтай ер нь явд юм болоо энэ бол настай холбоотой. За тэгээд цэвэршилт нь болохоор юм 3 үе шатаар явагддаг гэдээ ойлгож болно гэсэн үг. Одоо 3 үе шаттай. Нэгдүгээрт нь болохоор цэвэршилтийн урдл үе гэж байгаа. За энд нь болохоор таны яриад байгаа одоо тэр миний сарын тэмдэг 1 сар ирлээ. Тэгээд ирэхгүйгээр ингээд 3 сар болчлоо. Тэгсэн чинь гинт хүрээд ирлээ ч гэдэг юм уу. За энэ нь болохоор цэвэршилтийн урдл үе гэж нэрлэгдэнэ. Яг одоо цэвэршилт эхэлж ийна л гэж ойлгоно гэсэн үг. Дохио өгөөд байна. Тийм дохио өгөөд байна л гэсэн үг. За тэгээ энэ нь болохоор дунджаар 4-өөс 4.5 жил үргэлжилдэг гэсэн үг. Бас удаан хугацаанд үргэлжилдэг шүү дээ. Тэгэхээр хүмүүс ингээд одоо би цэвэрсэн болов уу, юм болов уу гэж бодоод байдаг. Гэтэл одоо 2 сар ирлээ, 1 сар ирэхгүй байна. Тэгэхээр дахиад 2 сар ирлээ гэвэл энэ бол яг цэвэршилт нь явагдаагүй, цэвэршилтийн урдл үедээ явагдаж байна гэж ойлгох нь гэсэн үг. За дараагийнх нь болохоор яг цэвэршилтийн үе гэж ойлгоно. Яг тухайн хүмүүс нь өөрөө цэвэршлээ гэж ойлгоно шүү дээ. За тэгэхээр энэ нь болохоор дараалаад 12 сар биений юм ирэхгүй гэсэн үг. Бүр дараалсан 12 сар буюу 1 жилийн хугацаанд сарын тэмдэг өрөөсөө ирэхгүй байлаа. За тэгвэл жинхнээсээ цэвэршилтийн процесс явагдчихжээ. Ингээд цэвэршиж гинэ гэж ойлгох нэ. За дараагийнх нь үе гэх юм бол одоо цэвэршилтийн дараагийн үе гэж байна гэсэн үг. Цэвэршилтийн дараах үе. За энд нь болохоор яадаг вэ гэх юм бол эстроген даавар маань одоо ингээд байнгын бууралттай явж илаа. Цэвэршилтийн дараах үед ирэхээр харьцангуй тогтвортой болоод ирнэ гэсэн үг. За харьцангуй тогтвортой нэг хэмжээндээ
маш бага. Тэгтээ дээш доошоо биш гэсэн үг. Ингээд ирэнгүүт энэ зовирууд багасч гэсэн үг. За тэгэхээр хүмүүс та цэвэрчлээ ямар ч одоо зовиргүй сайхан болчлоо гэж боддог. Гэтэл цэвэршилтийн дараах ерөнхийдөө хүндрэл үүсдэг гэсэн үг. Хүндрэл өгнө. За өөртөө зовир байхгүй гэтээ хүндрэлтэй яж болно. Юу тухайлбал. За түрүүний нөгөө дурдсан яс сэрэгч. Ясны сэрэгжилт айгүй нэмэгдэн гэсэн үг. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд маань ясны нэгт айгүй багасаад байдаг. Тэр нь болохоор насжилттай холбоотойгоос гадна энэ эстроген давартай холбоотой байх гэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо судалгаануудаас аваад үзэх юм бол одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийг харьцуулаад үзэнгүүт эмэгтэйчүүд нь 2-3 дахин их ч юм уу ерөнхийдөө ясны хугаралт өртөх магадлал ихтэй гэсэн үг. За тэр нь яагаад вэ гэвэл нөгөө эстроген багассантай холбоотой ясны нягт буюу бат бөх чанар багассан гэсэн үг. Тэгэхээр одоо сэрэгжсэн бат бөх биш яс маань амархан хугардаг л гэж ойлгоно гэсэн үг. Тэгэхээр хүндрэл нь болвол нэгдүгээрт нь ясны сэрэгжилт. Жохон ахмаг насны эмэгтэйчүүдийн хувьд бүдрээд унсан чинь гараа хулчлаа, хөл хугарсан байна, суулцсан байна гэж яриад байдаг. Бас энэтэй тэгэл одоо явгнаас унаад миний хөл хугарчлаа гэж айгүй хэрдэг шүү дээ. Гараа нь ингээд нэг зүгээр савх шиг л болсон юм тэгэхээр тэгсэн чинь цуурчч гэдэг юм уу тэр иймэрхүү юм ярьдаг шүү дээ. Тэд нар нь болохоор ерөнхийдөө ясны нэгт багасж байгаатай холбоотой гэсэн үг. За дараагийнх нь болохоор зүрх судасны бас л түрүүнд урдаад өнгөрсөн. Зүрх судасны хүндрэл. За энд нь болохоор одоо олон төрлийн хүндрэлүүд бүгдээр орно. За цусан дах сахарын хэмжээ хэсэг нь дээр нь болохоор өөх тосны хэмжээ. Ихсээд цус хөтгөрөл явагддаг гэсэн үг. Тэд нар маань бас л энэ эстроген даврын багасгалтай холбоотой бодисын солилцоо удаашрчин гэсэн үг. Тэгэхээр бодисын солилцоо удаашраад байна гэдэг маань тухайн хүнд одоо өөх тос хоримтлагдах тэр одоо процесс улам нэмэгдэх гээд байна л гэж ойлгоно. Тэгэхээр судсан дотор урсж байгаа тэр одоо цус маань сайхан шингэн байгаад одоо саадгүй урсаж чадахгүй байна гэдэг маань зүрх судсан дээр очиод хүндрэл өгдөг. Тэгээ зүрхний шигдээс болох эрсдлийг бас нэмэгдүүлэх гэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо цэвэршилт гэдэг одоо энэ цогц ойлголт байх нь шүү дээ. Одоо хүмүүс цэвэршилт гингууд ганцхан одоо ингээл нүр халуун оригддаг л ийм цөөхөн эдийн шинж тэмдгээр л өөрийгөө тэ ер нь тодорхойлох гэдэг шүү дээ. Тэгтэл цэвэршилт бол аюу том зургаар нь ойлгож харах хэрэгтэй. Дээр нь болохоор за завиургүй байгаад байна, зүгээр болчлоо гэд хайж болохгүй гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хүндрэлүүдээс сэргийлэл гаднаасаа эстроген дааврыг нөхөх, орлуулах ийм эмчилгээнүүдийг хийж явах юм гэдэг шаардлагатай гэж ойлгож байна. Та нэвтрүүлэг үзэж сууж байгаа эмэгтэйчүүдэд амьдралын одоо эрүүл зөв хөвшилт рүү хэлсэн шүү дээ, дурдсан шүү дээ. Энэ ер нь одоо энэ цэвэршилтэд яаж нөлөөлдөг вэ гэдэг дээр та нэг зөвлөмжүүд хэлээч те. Тийм энийг одоо нөгөө амьдралын зөв хэм маяг гэхээр би наснасаа хамаарахгүйгээр те өдөр тутамдаа тогтмол ингээд одоо дасгал хөдөлгөөнтэй байх, эрүүл зөв хооллох гэдэг ингээд аль ч насныхан адилхан мөрдөх ёстой гэж ойлгоод байна л та тий. За тэгэхээр одоо энэ завируудтай холбосон ч холбоогүй ч ер нь бол тогтмол дасгал хийж явах шаардлагатай гэсэн үг. За биеийн жин их байгаад байх юм бол одоо энэ илэрж байгаа завирууд улам хүнд байна гэсэн үг. За хоёрдугаарт нь гэх юм бол одоо бясалгал хийдэг ч юм уу, йог хийдэг ч юм уу ингээд аль болох сэтгэл санаагаа тайван доктортой байх шаардлагатай гэсэн үг. За саяхан нэг судалгаа харж байхад бол эмэгтэй хүний одоо ингээд нэг тайван байх одоо боломжтой хугацаанд гэх юм бол нэг сар 7 орчим хоног байгаа байхгүй юу? Ягаад гэвэл одоо эдгээр чинь ингээ биеийн юм ирэх одоо холбоотой, мөчлөгтэй холбоотой эстроген дааврын одоо дээшээ доошоо аягүй байдаг гэж ойлгож байна гэсэн үг. За төрсний дараач гэдэг юм уу. Тэгэхээр эмэгтэй хүн маань цаанаасаа одоо физиологоосоо төрөхдөө одоо энэ даавруудын хэлбэлзэл дунд ингээ байж байгаа гэсэн үг. Тэгэхээр за даавар юм байгаа юм чинь би одоо ингээл огц муурлна гэхгүйгээр аль болох тайван байгаад одоо тэрийг дааварлуугаа чихэхгүй л гэдэг. Сайхан йог хийх нь байна. Тэгээд аль болох өөрийнхөө сэтгэл санааг доктортой тайван байлгаж болох тэр юмнуудаар хичээл хэрэгтэй. Бясалгал хийдэг ч юм уу, тий, йог хийдэг ч юм уу. Тиймэрхүү байх шаардлагатай гэсэн. За тэгэл нойргуудаад байгаа бол одоо бид бүгдийн утасны хэрэглээ бол аюу хөндөр байгаа шүү дээ. Тэгэхээр орой унтахаасаа 30 минутын өмнө утас оролдохгүйгээр орондоо ороод хэвтэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү энгийн дадлууд юмнуудыг хийж болно гэж ойлгоо. Баярлалаа амч. Эмч болгон бас угаасаа хилдэгтэй спорт дасгал хөдөлгөөн ер нь ямар чухал вэ гэдгийг тэгээ эмч болгоныхаа хэлдэг үе би бас өмнөөс нь хэлчихье гэж бодлоо. Дасгал хөдөлгөөн гэдгийг та фитнест очиод амар хүнд төмөр өргөөд те амар эрчимтэй амар хэмнэлттэй дасгал хийн гэж ерөөсө бити бодорой. Энэ бол одоо түрүү эмчийн маань хэлсэн бясалгал одоо йог те маш зөөлөн ямар дасгал вэ энийг та өдөр тутамдаа тасралтгүй тогтмол хугацаанд хийж ээж энэ бол одоо нөгөө эрүүл амьдралын хэв маяг руу бас нэг төрлийн одоо шилжиж байгаа гэж бол ойлгож болно тийм үү эмч. Би яг зөв ярьж байна. Эмч нар маань бүгд ингэж ярьдаг болохоор би бас энийг эмчийнхаа өмнөөс хэлмээр санагдлаа. Ингээд өнөөдөр бас маш хэрэгтэй мэдээлэл өгч бас эмэгтэйчүүдэд маань маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн эмч танд баярлалаа. За баярлалаа.
За өнөөдрийн эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн зочноор Цахиур төмөр компани эмч Ундрмаа байлаа. Бидэнд бас цэвэршилттэй холбоотой мэдээллүүдийг өглөө мөн яг энэ цэвэршилтээс яаж урьдчилан сэргийлэх ёстой, ямар одоо юм бэлтгэл хэрэглэвэл хамгийн тохиромжтой байдаг вэ гэх зэрэг маш өргөн хүрээний мэдлэгийг үзэж та бүхэнд өглөө. За цэвэршилт гэдэг бол ерөөсөө ганцхан эмэгтэй хүн л одоо ингээл нүүр тулаад ингээд өөртөө тэмцэх юм асуудал биш. Энд бол одоо гэр бүлийнх нь хүн нь өр хүүхдүүд нь ингээ бүгд одоо яг эдгээр одоо яг энэ насны эмэгтэйчүүдэд одоо тусалж дэмжиж сэтгэл зүг нь ойлгож ингэж харилцан одоо хамтарч одоо хамт байснараа энийг бол одоо яг одоо хэвийн даван туулах юм боломжтой болдог шүү гэдгийг бас нэвтрүүлгээр дамжуулж хэлмээр байна. Ингээд эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.